Бүрэн сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд жил болгон зохион байгуулагддаг чансаа тогтоох илтгэл мэтгэлцээний 16 дахь удаагийн тэмцээн маань 2026 оны 1-р сарын 24-өөс 25-ны өдрүүдэд Сод Эрдэм сургууль дээр зохион байгуулагдаж байна. Дээрх тэмцээн маань Эрдэм шинжилгээний илтгэл, уран илтгэл, мэтгэлцээ гэсэн 3 төрлөөр зохион байгуулагддаг. Энэ тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн сурагчид хамрагдана. Хамтран зохион байгуулагчаар сайн боловсролын үр төрийн бус байгууллага, мэтгэлцээний ариус клуб, Хөвсгөл аймаг дахь лидер сурагч Актем хамтран дэмжигч байгууллагаар ерөнхий боловсролын сургуулийн Сод Эрдэм сургууль ажиллаж байна.